Hi guys, begin бичлэг хэмээр санагдаад тэгээ бичиж гин. Тэгээд энэ бол ямар ч тийм төлөвлөгөөгүй бичлэг байгаа. Тэгээд би өчтөр энэ Hyperman Coachella дээр үзүүлбэр үзүүлсэн. Тийм учраас би яг тэр сэтгэлдээ ярангаа би яг энэ Hype-нтэй учрах гэж. Энэ Hype-нтэй танилцсан түүх ер нь яаж энэ Hype-ны фэн болсон бэ гэдэг талаар ер нь ярина. Тэгээд бичлэгтэй хамтдаагаар ягаад тэгэхээр энийг зөвхөн энэ Hype-ны фэнүүд үзээрэй гэж би хүсэж байна. Ягаад тэгэхээр энэ бол яг зөвхөн фэнүүдийн ойлгох юмыг заримдаа би ярих болно. За хамгийн анх би яг Island гарч явах үед Island чинь ингээл нэг жоохон сүр дулаантай болсон шүү дээ. Яг Hype нэвтрүүлэг гарна гэл Hype чинь тэр үедээ тийм ч амарч байлуу. Яг амар олон хамтлагтай байгаагүй шиг санагдчихээн заяа. Тэгээд тэр үед чинь би чинь SM fan байсан баггүй. Тэгээд амар олон хамтлагийг амар сонсдгоо. Яг бүгдийг ингээ хальт сонсдог. Тэгээд би яг ийм гол ийм шүтдэг хамтлаг маань баг тэр үед Exol байсан баг заяа. Нилээн сүлт гэж бодохоор чинь амар удаан Exol сонсож авсан байгаа хгүй юу. Тэгээд манай найз яг энэ Island гарч ийн гээд тэгээ Hype нэвтрүүлэг гарч ийн чи үзээч гэхээр нь би лайлаас тоо нэвтрүүлэг үзэх зав алах гээл манай найз тэгээ намайг хүчээр бүр ингэж performance center-д үзүүлчихсэн ахгүй юу. Ийм гоё юм болоод байгаа штэ найзаа гэд. Тэгээ тэр үед нь би нэг тоож үзээгүй юм заяа. Тэгээ манай найз яг энэ Hype-н дебютээ зарлагдаж байгаа хгүй 9 сар зарлагдсан баха. Яг тэр нэвтрүүлгийн хамгийн сүүлийн өдөр манай найз над руу залгаад ингээд 7 хүн дебют хийчлээ. Энэ 7 ингээд хийчлээ гэд над руу явуулсахгүй. Тэгээ би тийм хүн найзаа тэгвэл би тэр ингээд уцаар ярьчихсан. Тэгээ манай найз чи одоо YouTube-ээс ороод энэ яг ингээд сайхан хайгаад сонсох гэд би яг нөгөө нэг Island-ийн сүлд дуу ямар Into the Island гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрийг ингээд сонсгоод тэгээд би тэр өөрөө бүх ингээ перформансыг үзээ Chamber 5 энтриг үзээ заяа. Тэгээд надаа амар таалагдаад тэгээд би шууд фэн болох замдаа орсон байхгүй юу. Гэхдээ энэ Hype чинь тэр үед нөгөө нэг дуу гаргаагүй нөгөө нэг яг хин дебют хийхэд ингээд сонгогдсон. Гэхдээ яг дебют бол хийгээгүйсэн байхгүй юу. Тэгээд шууд амар энэ Hype-ны бүх юмыг ингээд агаад тэгээд энэ Hype чинь Weber Center дээр тэр үед Weber гэж байгааг баг V Live гэж байсан байгаа. Гэхдээ ямар ч гэсэн live энтер хийгээдсэн юу. Тэгээд амар үзэл тэгээ би шууд Island-ыг яг дууссан өдрөөс нь үзэж эхэлсэн байхгүй юу. Тэгээ би яг Island-ийн туршид би сонууг баясалсан байхгүй юу. Гэхдээ яг дебют хийсэн 7 маань яг миний нүдэнд амар өртөжсэн. Яг би яг энэ 7-оос бусд нь өөр дебют хийх гэвэл миний яг толгоонд орж ирэхгүйсэн байхгүй юу. Тэгээ угаасаа л би яг хин дебют хийх нь мэдж байгаад үзэж эхэлсэн болохоор надад бүр тэгж амар ингэж өөх гэж дэмжиж байгаа юм шиг яг тэр цаг мөчтөнд үдсэн хүн шиг бол ойлгохгүй л дээ. Гэхдээ яг тэр 7 яг яагаад дебют хийснийг би яг үзэж авах хугацаанд ойлгоод тэгээ би ер нь соног бясалсан. Тэгээд баясалсан заяа. Тэгээд би яг 11 сарын 30-нд ингээд дебют хийж байгаа шүү дээ. Give and take-ний цацж байгаа. Би бүр яг амар санаж байна. Би бүр яг цацсах цагийг ингээд хүлээж агаад ороод үзсэн ахгүй юу. Тэгэл би бүр гүн шоконд орсон заяа. Яг миний дуртай концепт байсан байхгүй юу. Яг нөгөө нэг жоохон бараа шүү дээ. Би ер нь жоохон тийм хүнд амтуртай байхгүй. Ялангуяа эрэгтэй хамтлаг нэг юм жоохон хит гэгээлэг байгаад хаа надад нэг таалагддгүй заяа. Тэгээд энэ Hype-ны концепт нэг юм юу хэмдэ жоохон нууцлаг тэгээд нэг юм сонирхолтой тийм концепттэй байсан шүү дээ. Тэгээд цус орогчин концепт ч угаасаа эзэж хуучирдгүй хүн болгоны дуртай концепт байхгүй. Ялангуяа миний бол тэгээд би Give and take-ийг гарснаас нь баг өдөр болгон 20 удаа сонссон байхгүй бүр ингээд бүр хөвтлээ галзууртлаа сонсоод тэгээ би яг тэр үеэс соннууг жоохон баярлахаа болоод тэгээ би яг J-U, Jongwon-у, Hisin-у гэж энэ гурав дээр яг ингэж эргэлзээд тэгээ яг J-ийг сонгож ирсэн ч явахтай зүгээр яг ингээд илүү их таалагдсан байхгүй одоо ч гэсэн миний баястай юу. Яг шууд ингээд J ингээд орд ингээд байдаг шүү дээ. Илүү дотоо ингээд хөдөлгөөн хийх юм онгож байгаа шүү дээ. Гадаа амар салхитай байна. Тэгээд арт чимээ гарч магадгүй. За тэгээд би J-ийг ингээ баясалж байгаа заяа. Тэгээ бүр
Тэгээ амар хөөрхөн нэг юу гарсан таахгүй юу? Би яг тэр үед коронатай байсан баха. Би коронатай биш үү? Дэлхий коронатай байсан заяа. Тэгээ тэр үед би ингээд эднэр гаргаж байгаа нэвтрүүлгүүдийг тэгээд энэ оролцож байгаа юмнуудын тэгээд перформансыг бүр амар үздэг байсан. Тэгээд тэр үед чинь яг юугаа Given Take-нэ гаргачаад нөгөө нэг Let Me In илүү. За дуу монуудын нэрийг жоохон хальт марцсан байж магадгүй. Гэхдээ тэр мэрийг амар сонсдог. Бүр яг улаан ногоон фэн нь бол альбомнуудыг авч эхэлсэн байдгийн. Тэгээд Drunk Days-д гараад би бүр тэр бол яг миний энэ хамтлагт удаан үлдэх шалтгааныг мань болгосон дуу гэж боддог. Ягаад тэгэхээр би нэг л дуу сонсоод ингээ фэн болсон баг шүү дээ. Тэгээ араас нь гарах дуунууд би яг итгэл төгс биш байсан байхгүй юу? Яг хөө ингээд одоо ингээ араас нь яг миний зурсаа дуу гарахгүй бол би фэн нэж чадахгүй шүү дээ. Тэгэл би Drunk Days-ийг үзэл тэгэл дараагийн бүх дуунууд нь миний бүр яг миний тестнүүдийн дуу байсан заяа. Тэрнээс гадна манай энэ хайпан бол үнэхээр царайлаг хамтлаг. Дээр нь амар тэгж одоо нэг юу хэмтэй. Би яг нэвтрүүлгүүдийг үзээд амар гоё юм зан чанартай хүмүүс шиг санагдсан байхгүй юу? Бүгд нэг юм өөрсдийн гэсэн өнгө боддог нэг тийм гоё талуудтай. Тийм болохоор ч би яг юм 7 гишүүн 7-нд амар дуртай байхгүй юу? Бүгдийг амар авьяастай гэж боддог. Тэгээд тэр цагаас хойш би чинь бүх альбомныхын вершнээр нь авдаг болсон юм аа. За Border Day One-ыг авсан, Carnival-ыг авсан, тэгээд юу гэдэг нь Япон альбомыг нас авсан, тэгээд Dilemma гарсан, тэрийг бас авсан, тэгээд Answer гарсан, тэрийг авсан. Бүх вершнийг аваад юу нэ? За энэ да. Атакаас тоглосон. Би тэр үед тоглох байсан миний. Энэ нөгөө нэг энэ Binder гэхгүй би чи 2 Binderтай. Тэгээд энд бол яг миний bias-уудад энд бол ингээд J-ийн ингээд миний дөрөв төртэй айдал. За тэгээд би яг энэ hype-ны бүх альбомыг авч эхэлсэн цагаас хойш би J миний bias юм чинь цуглуулна шүү дээ. Цуглуулнаа. За одоо ингээд сонхун орж ирж байгаа миний 2 дахь туртай гişүүн. Сонхунаа цуглуулнаа. Яаж вэ? Ингээд J-мэй явчих. За ингээд Жонгоноос байна. Жонгон нэг хитгэн байгаа юм байна. Тэгээ Ники бас амар зөвхөн байдаг. Ники ингээ 2 3 л байгаа юм. За энэ Жонгон момент тэгэхээр чинь хийсэнээ бас авнаа. Хийсэн нэг тэгэхээр нэг 6 мөргөн. За соноогаа бас авнаа. Ингээ J-ийг авна. Би ихтэй ямар дараалал үүсэж шүү насны дараалал. За тэгээ ардаас нь ингээ нэг юм энэ хоёр болох нь юу мерч авсан байхгүй нэг цамц авсан. Тэгэхэд ингээд энэ хоёр ингээ ирж ирсэн. Тэгээ ингээ юм хосоороо ингээд жисэн энэ бол аюул цөөхөн л байдаг байж. За ингээ яг BTS энэ бол авчиж байгаа. Өөр хамтлаг бол авчиж. Тэгээд би тэр Manifesto Day One гэдэг альбомноос миний жоохон хүч суларсан байхгүй миний фэн байх хүч. Тэгээ би тэр цагаас яг бүх альбомны бүх вершнийг бол авч чадаагүй. Тэгээд Manifesto Day One-оос бүр ганц вершн аваагүй заяа. Тэгээ тэрний дараа Dark Cloud гарсан шүү дээ. Тэрэн дээр бол яг миний хамгийн одоогийн миний хамгийн гоё гэж дуртай дуунуудын нэг Bite Me Man гарсан. Тэр альбомны би нэг вершнийг авсан. Тэгээ Orange Cloud нэг вершн, тэгээ Romance Untold бас нэг вершн авсан. Тэгэнгүүт би яг сургууль орж юм амар юм завтай байха бэлдсэн короныг өвшгээ. Тийм болохоор яг юм амар фэн бол байха бэлдсэн. Тэгэж би өөрөө жоохон томорсон ч байж магадгүй заяа. Тийм болохоор би яг юм ёсыг бодож ганц вершн авдаг. Тэгээд бүр амар ингэж байха бэлдсэн. Тэгсэн чинь ганц вершн авдаг болсноос хойш манай J бүр амар их гарч ирдэг гэсэн фотокартн дээр нь. Тэгээд тэр нь ч айгүй амар байгаа гэхгүй юм. За тэгээд би ямар их тэгээд нэ. Эцэст нь Coachella-га ярья. Let's get crazy tonight! Би бүр яг үзэл яг блокбастераар эхэлсэн шүү дээ. Тэрийг бол нэлээд ажгүй фэнүүд нь л мэднэ гэхээс биш нэг зүгээр нэг юм тайтл дуугийн сонсдог хүмүүс бол сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Тэгээ Янжунаар нөгөө нэг рэплүүд өгсөн байхгүй юм. Тэгээ сая өөртөө манайх рэп хийж илээ Ники хийсэн хоёр. Тэгээл би за манайхан ч үнэхээр амар олчтэй. Ники энтер бүр
бүр shine хийж байна. Би бүр үнэхээр Никигээр бол амар бахархсан. Ники чи надаас нэг дүү байхгүй. Нэг дүү нилээ хэдэн сараар дүү заяа. Тэгэнгүүт би анх Ники тийм амар дуртай байгаагүй заяа. Тийм бүжиг нь бол би хүлэн зөвшөөрдөг гэсэн. Гэхдээ яг ийм жоохон болохоор ч юм уу надад нэг тийм амар санагддаггүй байсан чинь саяны Coachella бүр намайг Никиг бараг дуртай болгоход бүр амар ингээд шууд цогцсон Ники заяа. Тэгээд би одоо ер нь Ники бараг санхүүний дээр ч орох хэмжээний айгүй өссөн. Тэгээд Coachella дээр миний анзаарсан юм гэх юм бол яг амар амьдар дуулдаг гэж яг юуг манайхан үзүүлсэн. Тэгээд тэр тайзыг эдэмдэх юу гэх үү тэр бол амар таймсан. Тэгээд хамгийн гол нь амьдар дуулангаа бүжгээ ерөөсөө алдахгүй бүжгэлжсэн бүр аим шигтэй сайн байсан. Тэгээд би яг энэ удаан 20 оноос хойш дэмжих үедээ би энэ хайпныг хизээч яг юм хүртэх ёстойгоо хүртэхгүй байгаа гэж боддог байсан байхгүй юу? Энэ хайпн бол үнэхээр амар хичээдэг заяа. Үнэхээр амар хичээдэг. Перформанс болгоно бүр амар сайн. Йоо би бүр амар нэг юм. Өөрийгөө магтаж байгаа юм шиг бүр нэг юм суртал ухуулах хийж байгаа юм шиг ярина. Гэтэ бүр аимшигтай сайн бэлддэг. Тэгээд бүх үед хизээч урам хугалдаггүй. Тийм болохоор би юм амжилтыг авах хэрэгтэй хамтлаг гэж боддог аахгүй. Гэхдээ үнэхээр жоохон дутуу үнэлэгдээд байгаа. Ягаад тэгэхээр одоо girl group-уудын нэг юм 90 үе яагаад байгаа шүү дээ. Эмэгтэй хамтлагууд бол үнэхээр одоо амар байгаа. Амар хүчтэй байгаа. Энэ үед би яг энэ хайпныг яг юм цохиж гарч ирээсэй гэж амар хүссэн. Тэгээ би одоо энэ Coachella-гаар манай энэ хайп байна. Байр суурь улам өргөдгөөсэй гэж хүсэж байна. Улам тэгэж олон фантай болоосэй гэж хүсэж байна. Мэдгүй яагаад тэгэхээр би яг миний бага нас тийнейжер үе яг энэ хайпнтай яг юм хамт эхлээд одоо бид нэг бүгд ингээ хорог гарцсан хүмүүс явж байгаа шүү дээ. Тийм болохоор яг миний яг нэг юм шилжилтийн үед энэ хайпын хамт байсан болохоор яг нэгэд одоо ч гэсэн надтай чацсан шүү дээ. Угаасаа тэгээ юм нас чацсан болохоор ч юм уу яг нэг юм бахархах тэр мэдрэмж маань улам бүр амар лаг байдаг, их байдаг гэх юм уу. Тэгээд би энэ хайпны фэнүүдтэй Coachella бид нэр үзэж чадлаа гэдэгт бүр маш их баяртай байна. Тэгээд манай энэ хайп нь улам лаг болоосаа гэж маш их хүсэж байна. Тэгээд үнэхээр үнэлүүлэх ёстой хамтлаг шүү манайхаа. Тэгээд би хамгийн сүүлд нь бичлэг 12 минут байгаа учраас би угаасаа бодсон байсан. Альбом болгоноос дуртай дуунуудаа хэлье гэж утсан. Хамгийн ихний альбомноос угаасаа ойлгомжтой Give and Take байгаа. Тэгээд хоёр дахь альбомноос гаргасан хамгийн дуртай дуу бол айгүй сонин заяа. Бүгд нь дуртай. Гэхдээ яг хуу тайтлаар нь Drunk Days гэх би арай илүү сонсдог. Илүү нэг юм жоохон юм гоё дуу штэ нэг тийм илч хүчтэй ах үедээ сонсох дуу юм уу. За дараагийн альбомноос би Be Go or Go Home заяа. Энэ бол Attention Please ч бас гоё дуу шүү. За эндээс бол сонголтын чадхааргүй амар бас гоё дуунууд байгаа юм байна. За тэгвэл энэ дээр баг за Be Go or Go Home-ыг сонгох чи дөө. Тэгээд дараагийнх дээр нь болохоор энэний Dilemma альбомны нөгөө нэг юу гэж гарсан шүү дээ. Дараагийнх нь тэр ч өдөө хөвтөглөө. Өө мартсан шүү дээ. Да нэг Polaroid Love Blessed Cursed хоёр гарсан байхгүй юу? Энэ хоёр бол хоёул амар гоё дуу. Хоёулаа шал өөр концепттэй. Тэгээд хоёулаа гоё гэсэн үг. Тэгэхээр дараагийн альбомноос би юун дуртай? Paradox Innovation дуртай юм байна. Ягаад тэр манай J арай их гардаг хгүй юу? Арай илүү shine хийсэн болохоор би амар дуртай. Тэгээд за Япон альбомнуудыг нэг ярихгүй. Япон альбомны дунд тэм ч амар дуртай биш гэж хэлж болно. Зүгээр яг Япон руу миний бодлоор айдолууд Япон дуу гаргадаг зүгээр яг Японы зах зээлд орох, Японы тэр их мөнгийг авахын тулд Япон дуу гаргадаг юм шиг санагддаг шүү. Гэхдээ зүгээр энэ бол зөв миний бодол. Тэгээд дараагийн альбомнаас би дараагийн ямар альбом? За дараагийн альбом баг Bite Me-гийн альбом бахта. Тэндээс бол би угаасаа Bite Me амар дуртай. Гэхдээ бүх дуу амар гоё инний. Бүр амар гоё. Өөр нэг юм явгоонос ямар ч тийм сонголтгоноос. Чин ямар альбом блэ? За тэгээд дараагийн альбом чинь нөгөө нэг юу штэ.
юу гардаг Orange Blood. Би энэний Still Monster гэдэг донд бүр амар дуртай. John Wayne хэсэг бүр амар гоё. Тэгээд дараагийнхаас нь энэ одоогийн миний бодлоор баг энэ хайпны хамгийн дуртай дуу маань бол Feral Trouble ахгүй юу? Энэ дуу бол бүжиг дуу концепт бүгд миний хамгийн дуртай юмнуудыг нийлүүлээд гаргасан болохоор Feral Trouble бол миний хамгийн дуртай дуу энэ хайпнаас. Тэгээд дараагийн альбом бол угаасаа нөгөө нэг EXO гардаг шүү дээ. Тэрэн дээр би баг Moonstruck гэдэг хамгийн дуртай байна. Moonstruck гэдэг хамгийн дуртай. Ягаад тэр нэг юм дуулдаг дуунууд би ер нь бол ихвчлэн дуртай байдаг байхгүй юу? Тэгээд за дараагийнаас нь бол угаасаа Daydream, No Doubt хоёр юм байна л да. Тэгээд энэ хайпны миний топ 3 дуу гэвэл Feral Trouble, тэгээд Give and Take нь бол шууд энэ хоёр бол миний толгойд шууд орж ирж байна. Дараагийнх нь бараг Bite Me хаа. Ягаад тэгэхээр би яг Bite Me хинт ч сонсгосон дуртай байж магадгүй дуу гэж боддог байхгүй. Ягаад тэгэхээр Bite Me бол яг юм энэ хайпны engine-уудын ээж дуу гэх юм уу те. Хүн болгонд дуртай гэдэг дуу байхаа. Концепт нь ч тэр ер нь бүх юм тэр. За тэгээд одоо манайхаа миний энэ хайпнд ямар их хайртай тайлбарт ойлгож авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ хайпнаа илүү хайрлаарай гэж би хүсэж байна. Баяртай. Full speed, so fully belly, yeah. Come with me, leave all of your things, yeah. You can stop at Gucci, stop at Louis V, yeah. Come on.